Ой. Чи өөрийнхөө фэйсбүүк дээр ингээ наа зураг оруулаарай. Өнөөдөр ингээд улстай хөдөлмөрлөөд мал сүргөө өсгөөд 2000-т малчин болоод өнөөдөр ингээд Монгол улсын 19 онд авраг малчин болсон гэсэн тий. Аймгийн авраг малчин болсон. Одоо ингээд алтан төлөө эзэн болж байна. Хөдөлмөрлөхөр олон одоо хөгжлийн бэрхшээлгүй мөртлөө авраг болохгүй байгаа 2000 байтаа 200 малтай байхгүй байгаа олон хүмүүс байж байгаа шүү дээ. Тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн ингээд хөдөлмөрлөгээ зүтгээд амьдралынхаа тэмцээд ингээд явхаар авраг болж байна. Баяр хөгийн үнэхээр мундаг байна. Миний хүн баатар тэр авахыгаа юугаар мундгөө миний хүдэг бас багын ингээд тэр баатар энд мэлгэн тэр одоо ачинранд байж та ачинаас гарсан энэ усууд тэр юугаар баг багтаа тэр хүний нэг сонин мандаар гарсан юм хүмүүс хараад тэгээд уншаад юм болно энэ тэргээд тэгдэг байсан тэгээ одоо тэрнийхээ юугаар миний хүн өстөө одоо сайхан энэ усуудынхаа сутаа омгийнхаа энэ мадыг өсгөөд миний хүн ямар ч байсан л одоо ингээд ийм зэрэг түлээ одоо сайхан байна уу та бүгд ч одоо бүгд баярлалаа. Гүндэн бил хөдөлмөрийн баатар малчнээ. Ач нэр одоо хүн цаа харин тийм байна тий. За ингээд би бас өнөөдөр улсын алтан төлөө эзэн болж байгаа манай Ховд аймгийн Дарив сувын малчин Чанар овогтоо тэгш баяр таныг Монголын арайдгийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит 49 дахь удаа 48 дахь удаагийн алтан төлөө эзнээр өргөмжлөө. Өнөөдөр бас өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Дээрээс нь эхнэр нь бас хөгжлийн бэрхшээлтэй. Тэгсэн мөртлөө хоёулаа ингээ гэр бүл болоод одоо 40 гаруй наслаад хоёр сайхан хүүтэй болоод хоёр хүүхэд нь хоёулаа ив ирүүлдэг хүүл. За дээрээс нь 2000 малын одоо малтаа болж 2000 малтаа. За 500 гаруй одоо төл энэ жил төллүүлж ингээд алтан төлөө эзэн болж байгаа. Энэ сайхан одоо хүнтэй шагналыг танд бас гардуулах болсондоо завшаантай гэж бодож байна. Тэгээд шагнал. Одоо улсын авраг болно шүү. Алтан урганы эзэн боллоо цаашаа улсын авраг малчин болно. Тэ гавьяач болно. улсын авраг болно гэж шүү. Хөдөлмөрийн баатар болно.